Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, уралдаж байгаад ухарч давтаг, уйлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаа дашин тонтогнон мүжгэлдэг, азийн өмгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн хүүхдүүдийн маань оролцдог, манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар эхлэж байна. Амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож, алдар хүндийнхээ анхны гарааг манай нэвтрүүлгээс эхлэх гэж байгаа. Алдрынхан хөөрхөн дүүнер маань яг одоохондоо тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж байгаагаа хараахан мэдгүй ч гэлээ тэв дэлхийд нэрэн гаргасан тамирчид, динж хотойдол барилдах бүхчүүд, үзэгслэн гоо монголжингоо өхөд, үйлэн дуран өгөн цэцэн олон алдартангууд маань эндээс л мэдлэн төрж байгаа лээ. Ингээд игдүүтэй хөөрхөн дүүнертэй амжилтын дэдийг хүсэн өрөөгөөд энэ удаагийн дугаараа эхлэж байна. Миний хүү Фрутон Янад их дуртай. Бяцхан хөдмөн хэрэгтэй аминдмууд агуулгдсан. Их хурсын эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимснээ, нухаш, каш, жууснууд. Фрутон Яня шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор Bimex компани. Алдрынхан хөөрхөн дүүнрийн маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаан авдаралын уралдаанд эрхэлдэг. Хамгийн дөрөв цаг жавхлангийн анар маань бусдаагаа шийдлээд гараанаас гарлаа. Өнөөдөр 11 сар 22 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь бандгай гэж хөөртөн дуудалдаг. Бандгай хүмүүс маань телевизээр үзэж, реклам сонирхож, бүжиглэж, юм хаглаж, асгаж цутгадаг хоббитэй. Идэг дуртай олон ээжихээ хийж гсэн бүхий л гарын хоолыг гуйлгалгүй, гололгүй бондоод л иддэг. Сайн бондгор хөө ирээдүйд дуучин болж ард олноо байсгсан. Агуу мундаг ардын жүжигчин болноог нь 20 секунд нэгэллээ. 2 дугаар байранд Отхон баярын их бат хүү маань явж байна. Игдүүтэй хөөрхөн их бат хүү маань энэ л өдөр 11 сар 3 хоногт инхрийлэн дуудаг нэрийг нь ээж аав ах гурвын шаргал бандуулаа гэж хөөртөн дууддаг гинэ. Бамбуулаа хүүгийн маань хобби зурагтаар гардаг хүүхэлдэн киног нүд салгалгүй үзэж гадаа өөдөгөө салхилаж элдвийг хөөрөлдөг игдүүтэй хүү. Идэх дуртай хоол нь каш, бантан, нугш, тараг, соо гэх мэт олон төрлийн хоолн дуртай овсготой самбата шархуу маань Монгол улсынхаа нэрийг дэлхийн навцан цорьяд тусан тамирчин болж алтан медалийг өвөр дүүрэн авчирнаа гин 30 секундэд баярлалаа. 3 дугаар байран Зориг Баатрийн Номин жаргал охин маань явж байна. Өнөөдөр 10 сар 6 хоногт өхөртөм хөөрхөн Номко охин маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож байгаа. Сувг сольж зурагт асааж нэг үзэн унтрааж нэг үдэн дуудуулж реклам үзэж машинаар зугаалж усан дарах хоббитэй. Идэх дуртай хоолнд бантан сог, тараг, бууз, уураг, жүүс элбэн дуртай ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцан цорьяд тулсан тамирчин болно гэд Номко охин маань 32 секундэд гурлаа. Араас нь 4 дугаар байранд даваа сүхийн залбаа хүн маань явж байна. Залбаатай хэмэртэй залбаа хүн маань 11 сар 2 хоногт өвөө гэж хөөртөн дуудулдаг гинэ. Өвөө хүн маань юм буулгаж эвдэх хоббитэй. Юугаар ч хамаагүй утсаар ярьж хатаг ямар ч юмд овжин сэргэлэн янзын дэвгүй өвгөн хүү гинэ. Далаан байцаа гурвалжин будаатай шүлэн дуртай өвгөн хүү маань ирээдүйд Фоксийн дэлхийн авраг болно гэн 35 секундэд дурвууллаа. 5 дугаар байранд Алтан гэрлийн Дугур баяр хүн маань явж байна. Бар жилдээ хоньны ордон төрсөн өнөөдөр 11 сар 28 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь Дуграа дуула Будка гэж хөөртөн дуудулдаг гинэ. Дуграа хүн маань хөгжим сонсож бүжиглэж хөөрч баясан алгаан дашиж үеийн тамаагүй ихчтэйгээ өдөржин тоглоомоо булаацлан зүхтаадаг хоббитэй. Идэх дуртай хоол нь бантан каш, модтой чихрээж хийж гсэн бүхий л гарын хоолыг амтархан иддэг. Ямар ч хамаагүй хоолыг янзтаа нарахгүй надаа гэл нэхэд идчихдэг гин шүү. Там болоо тамирчин болж их орондоо хэрэгтэй нэрийг нь дэлхийн давцан цорьяд тулсан олимпийн авраг болж төрийн далбаа алтан соёмбот албагаа намруулсан төрийн дуллаа гიშгэлүүлсэн ард түмэндээ хүндлэгдсэн аваргаа гэж дуудуулсан айдаа мундаг эр хүн болно гин. За ингээд дугур 2 маань минут 5 секундэд тавлаа. 6 дугаар байранд лавг дэржийн ажиргал охин маань явж байна. 11 сар 20 хоногт амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож байгаа. Ажиргал охиныг маань тонтгор гэж хөөртөн дууддаг гинэ. Тонтгор охин маань бөмбөг тоглож ээж аавдан гэрхлэж уйлж нэг үзэн, дуулж нэг үзэн, инээж нэг үзэж, элдвлэж нэг үздэг охин. Идэх дуртай олон там бууз. Гэхдээ ээжийнхээ мөмөг хөх маш их дуртай бас хайртай ирээдүйд хүн бүхэнд аж аргал бэлгэлж амьдралд эрүүл энхийг хайрлсан эрүүл мэндийн сайд болно гэн. За ингээд говь алтаад байгаа эмээ өвөө хоёртай хайртай шүү. Хайртай удахгүй очноо гэд минут 10 секунд ирлээ. Хамгийн сүүлд 7 дугаар байранд Жанчив авахтай инхчин охин маань явж байна. Жанчвийн инхчин охин энэ л өдөр 11 сар 8 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь Энжела гэж хөөртөн дуудулдаг гинэ. Инхчин охин маань уцаар ярьж ном уншиж зураг зурж зургаан авахулж аавдагаан шатар нүдэг айхтар мундаг жаал шүү гин. Идэх дуртай хоол нь каш, бууд, сог, гүльяашин дуртай ирээдүйд алтан гартай эмч болж их орондоо ихийг бүтээх зорилготой инхчин охин маань минут 45 секундэд 7 дугаар байранд ирлээ. Хөл хурд
Тэгэхдээ дөрөв чангатай 2 дугаар үеийн тамирчдаас маань эхний 3 тамирчид маань гараанаасаа гарan барайны зүг зэрэг хурдлан явна. За ингээд игдүүтэй 3 тамирчдаас манинуудаа жамбал дээр чин өсөх ирээд өгөх маань ороод ирлээ. Өнөөдөр 11 сар 28 хоногт хөөртөнд дуудаг нэрийг нь аав ээжийн алаг үрээ алдрайхан хөөрхөн хүү минь гэж хөөртөнд дуудалдаг гинэ. Зурагт үзэж хувцсны шкава уудаж хувцаа талын нэг тараагаа шидчихэд буцаагаад эмхэлж янзалдаг гинэ. Бас хөгжим сонсож бүжиглэх хоббитэй эмээ ээжихээ хийж өгсөн бантанд нунгасгүй дуртай. Мөн зайрмаг ундаа шоколад гэл амттай болгоноос хизээж буцдгаа ирээдүйд Монгол улсдаа нэрэн цүрээ тусан далай даян дархан авраг болно. Одооноос эхлэн аав минь намайг бэлдэж байгаа шүү гэн. За ингээд өсөх ирээдүй авраг маань 12 секунд 1-р байранд ирлээ. 2-р байранд Эрдэнэ сүрэнгийн Эрдэнэ бэлэг маань орж иж байна. Эрдэнэ бэлэг хүн маань энэ л өдөр 11 сар хүрч байгаа. Бандгар хөөрхөн бандаалаа болдоггүй бар өвгөө ингэж хөөртөнд дууддаг гинэ. Бандгар хөөрхөн бандаалаа болдоггүй бар өвгөн маань уйлж арилгахтаа гарамгаа, уцаар ярихтаа чадамгаа, уралдаж төрүүлэхтээ сурамгаа, угаас мундаг хүүшүү гэнэ. Идэх дуртай хоол нь бантан хуушуурн дуртай ирээдүйд их хэмж болох зарлагтай 15 секундэд хоёрлаа 3-р байранд их төрийн инх очир хуу маань явж байна. Өнөөдөр 11 сар 9 хоногт хөөртөнд дуудаг нэрийг нь ажгаана гэж хөөртөнд дуудалдаг гинэ. Ажгаана хүү маань ванта усандаа хөвтөжгээд биеийнхээ чилээг тайлдаг, хорвоо дэлхийтэй танилцаж гадуур зугаалдаг хоббитэй. Идэх дуртай олон том бууз, тоогоо дүрэн банш, бантан тархин дуртай ээжийнхээ момонд хамгаас илүү дуртай бас хайртай. Их орныхоо нэрийг дэлхийн давцсан цөөрэ тусан алдартай тамирчин болно гэн 18 секундэд гурвлаа. 4-р байранд ганц үхэн шинтцэг охин маань явж байна. Өнөөдөр 10 сар 24 хоногт хөөртөнд дуудаг нэрийг нь авийн амин эрдэнэ ээжийн ихрээ эзэн өвөө эмээгийн бамбука гэж хөөртөнд дуудалдаг гинэ. Бамбука охин маань эмээгийнхаа уцаар төглөж элдвийн зүйлийг буснуулж чадахгүй зүйл хийхгүй ажилгүй чадварлаг мис бас боос охин гин шүү. Цог тараг бантан нууш ээжихээ хийж өгсөн бүхий л гарын холон дуртай охин маань ирээдүйд их орныхоо нэрийг дэлхийн давцсан цөөрэ тулсан алдартай бүжигчин урлагийн од болног нь 35 секундэд ирлээ. 5-р байранд цэрэгбэ авахтай Анжела охин маань явж байна. Өнөөдөр 10 сар 19 хоногт хөөртөнд дуудаг нэрийг нь алаг нүдэн бүдүү мис Анчка гэж хөөртөнд дуудалдаг гинэ. Алаг нүдэн бүдүү мис маань диско ай тавиад догтлон бүжгэлдэг бүдүү мисээр өргөмжлөлтөөд байгаач бүжгээр жингээ барин шүү гэдэг гинэ. Идэх дуртай хоол нь бантан жуус ирээдүйд цагаан халаад нүмерсэн царайлаг хөрхөн эмч үсгүй болно гин. Олон хүнийг аварсан онцгой мундаг ачтан болно гин 40 секундэд 5-р байранд ирлээ. 6-р байрнаас инх тулгын инх хүслэн охин маань явж байна. Энэ л өдөр 10 сар 24 хоногт инхрэлэн дуудаг нэрийг нь Бандале бас инх хүшээ гэж хөөртөнд дуудалдаг гинэ. Бандале охин маань бүжиглэж шулганаж ивхэж янзалсан бүхий л зүйлийг нурааж буснуулан тараа шидэж бас алгаан дашиж алиалан жүжиглэх авьяастай охин гинэ. Бантан бууз тараг нугшин дуртай ирээдүйд их орноо төлөөлөн дэлхийн мисийн тэмцээнд оролцох хүсэлтэй байгаа. Мөн их орондоо тустай ижи аавд амьдралтай эрхэм сайн бүсгүй болно гин. Минут 10 секундэд 6 Буян заяан цэцэн хүү маань явж байна. Өнөөдөр 11 сар 24 хоногт хөөртөнд дуудаг нэрийг нь Бумба гэж өргөмжилдэг. Бумба хүү маань дуу хөгжим сонсож дарга энэ бүжиглэж зурагтаа ном үзэж зугаагаан гаргадаг хоббитэй. Будаатай шул бантан Фрутоны Янягийн нухш гаш жуус тарган дуртай. Ирээдүйд Монгол ард түмэндээ хайрлагдсан далай даян тархан авраг болно. За ингээд Бумба маань 2 минут 15 секундэд бололоо. Бидний сонголт зөвхөн Пурухтан Нянья. Аав ээжигээ баярлуулан хурлаж байгаа алдрайхан хөөрхөн өндрийн маань хушуучлаад хамгийн түрүүнд Нямсрынгийн амар тайван хүү маань гараанаас гарлаа. Амар тайван хүү маань 9 сар 27 хоногт хөөртөнд дуудаг нэрийг нь Памбахаа гэж хөөртөнд дуудалдаг гинэ. Памбахаа хүү маань реклам үзэж бүжиглэж эн тэнд очиж юм онгочиж болохгүй бүхэн рүү бомбогнож байл гэсэн болгон руу түнтгэндэг хоббитэй. Идэх дуртай хоол нь гурилтай шүл бууз сог тарган дуртай ирээдүйд Монголынхаа нэрийг цүрэтүүлсэн тэнцэн сайхан залуу болно гэд 10 секундэд нэглэлээ. 2-р байранд Бацангийн Цэлмүн заяа охин маань явж байна. Өнөөдөр 10 сар 25 хоногт хөөртөнд дуудаг нэрийг нь Бандухай гэж хөөртөнд дуудалдаг гинэ. Бандухай охин маань бүжиглэж, дуулаж, догтлож, хөөрч, шулганан ярьж, шургуулга сав онгочдог хоббитэй. Идэх дуртай хоол нь бантан сүтэ будаа, банан, буузан дуртай ирээдүйд дуучин бүжигчин урлагийн од болно гэд 20 секундэд баярлалаа. 3-р байранд Ганбаатар авахтай Сарнаа охин маань явж байна. Хөөрхөн Сарнаа маань өнөөдөр 11 сар 23 хоногт хөөртөнд дуудаг нэрийг нь Алиачко гэж хөөртөнд дуудаг гинэ. Алиа зантай хөөрхөн Сарнаа маань утсаар ярь зурагт үзэж утасны дунд бүжиглэж унтаж басаад инээдэг хоббитэй. Идэх дуртай хоол нь хурган бантан каш нуусан дуртай ирээдүйд дэлхийн мисийн алтан тэтмийг Монгол их орондоо заавал авчирнаа. Хүсэл бүхэн биелэх болтугай Сарнаа охин 22 секундэд гурвлаа.
Дөрөвдүгээр байранд Баяр хүүгийн анхил охин маань ирлээ. Хөөрхөн анхил охин маань өнөөдөр 11 сар 11 хоногт алиа хөөрхөн зантай анхлын үнэртэй ангахаа гэж хөөрдөнд дуудулдаг гинэ. Ном уншин дараа нь урна шүүгэнд байгаа бүхий л хувцаа гаргаж шийдлэн толгойдоо бүгдийг нь угалчихсан суудаг гин шүү. Идэх туртай хоол нь бантан нугаш ирээдүйд Монголынхаа нэрийг дэлхийн давцан цорой тусан мундаг сайхан дэлхийн мис болно гин. За ингээд анхил охиндоо аж аргалыг хүсээ 40 секундэд дөрвөлөө. 5 дугаар байранд Бэлэг баярын буян жаргал охин маань явж байна. Буян жаргал охин маань өнөөдөр 11 сар хүрч байгаа. Бужгаа гэж хөөрдөнд дуудулдаг. Бужгаа охин маань хөгжим сонсож, бүжиглэж, хүн загнаж, алгадаж, сэтгүүл үзэж, уншиж тусаа дурж иддэг хоббитэй. Идэх туртай хоол нь банш бууз бантан тарган дуртай. Ирээдүйд авьяас бэлгийн гайхуулсан ард түмний хайртай мис болон бүжигчин, жүжигчин болно гэн. За ингээд Япон улсад сурж байгаа ахтаа маш их хайртай шүү гэд 45 секундэд 5 дугаар байранд ирлээ. 6 дугаар байранд Эрдэнэтийн бүртээ охин маань явж байна. Бөмбөр хөрхөн бүртээ охин маань 10 сар 22 хоногт бүлтүүкэ гэж хөөрдөнд дуудулдаг гинэ. Компьютер, гитар тоглож, бүжиглэж, хөгжим сонсох хоббитэй. Идэх туртай хоол нь хурган бантан сог дараг амттай чансан сайхан махыг амталт суугаад зулгааж идэх дуртай. Ирээдүйд хүний их хэмж болж хүн болгонд ач тусаа үзүүлнэ гэн 55 секундэд ирлээ. За ингээд хамгийн сүүлд 7 дугаар байранд Чойжил жовын Сүхбат хүү маань явж байна. 11 сар 20 хоногт амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцсон Бондалаа гэж хөөрдөнд дуудулдаг хайртай гэж хэлэх дуртай хүү. Дуулан бүжиглэн санснаа хийж сарваснаа авдаг хоббитэй хүү маань гартаан таралдсан ямар ч хоолыг шууд л барьж аваад өмхөлж иддэг гинэ. Ирээдүйд их орныхоо нэрийг дэлхийн давцан цорой тусан ард түмэндээ хүндлэгдсэн агуу их авраг болно. 58 секундэд 7 дугаар байранд ирлээ. Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн жижээл Бруда Няня, Каш, Жу, Сог нухшийг Монголд оруулж ирээд байгаа Бимекс компани хамт олон эрхэм үйлчлүүлэгч та бүхнээ урьж байна. Хүүхдтэй хайртай хүн болгоны авж өгдөг бүтээгдэхүүн бол Бруда Няня бүтээгдэхүүн болсон. 100% цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн, сахарын холцгүй тансаг амттай. Танд болон таны хүүхдэд хэрэгтэй олон төрлийн витамин, аминдын магуулсан тэжээлүүд бол Бруда Няня бүтээгдэхүүнүүд байгаа. Мөн шинэ үеийн мэдрэмжийг мэдрүүлэх классик кофе, Монголын номер 1 хаан брэнд болсон хаан цай, хаан кофе, сүү амтагдсан өгөөдөө кофего, сансрын бензин клокийн замын эсрэг талд байрлах Бимекс компани нэрийн барааны дэлгүүрээс бөөний үнээр хямдхан худалдан аваарай эрхэм үзэгчтэй. Хорвогийн хамгийн хөөрхөн тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө оролтооноор үргэлжилж байна. Хамгийн түрүүнд лавг доржийн аз жаргал охин маань бистайгаа авшижилаа. Өхөөртөм хөрхөн царайлаг мисэр шалгарсан аз жаргал охин маань говь алтаад байгаа өвөө эмэд маш их хайртай шүү гэж дамжуулсаар 52 секундэд 1-р байранд ирлээ. Түүний араас 2-р байранд Отхон баярын инх бат хүү маань явж байна. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөрхөн эрхэмсэг джентльмен өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн бондгор шар хүү маань бүндгэнтэл тантгантал мөлхөлсөөр минут 10 секунд 2-р байранд ирлээ. 3-р байранд Зоригт Баатрийн номин жаргал охин маань орж иж байна. Шилдэг бүжигчнэр шалгарч үзэгслэнгоо авьяаслаг мис өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн номин жаргал маань минут 35 секундэд 3-р байранд ирж байгаа. 4-р байранд Жанчвийн инхчин охин маань орж иж байна. Игдүүтэй хөрхөн инхчин охин инээд алтан дандаа оролцсон. Хөгжилтэй хөрхөн царайлаг мисээр өргөмжлөгдсөн инхчин маань минут 45 секундэд дөрвөллөө. За түүний араас даваа сүхийн золбоо маань уйл цусаар баян хотод болж байна. Ууг нь уйлан сугаа баян хотод маань азийн бөмбөлөг сугасан азтай оттой химэртэй хөөхөртөм хөрхөн царайлаг джентльмен. За ингээд золбоо хүүдээ дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсээрөөё. Түүний араас Алтан гэрлийн дугур баяр хүү маань игдүүтэй наргагүй гаранаас гарын байрны зүг илгээрээ мөлхөлсөөр их л хөрхөн явж байна. Шиддэг бүжигчнэр шалгарч их орныхоо нэрийг дэлхийн давцанд дуурцгах ирээдүйн аврах бүх энэ удаагийн дугаарын маань царайлаг миралаг Якозуна өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн дугур баяр хүү маань их игдүүтэй мөлхөлсөөр энэ удаа 5 минут 40 секундэд 6-р байранд ирлээ. За ингээд хамгийн сүүлд Бондоод л хөвтөж байгаа Баян хотод маань бол цог жавхлангийн анар хүү маань байна. Бондгор хөрхөн Ботоо джентльменээр өргөмжлөгдсөн анар хүү маань Бондоод л хөвтсээр Баян хотод боллоо. Хараахан мөлхөд сураагүй анар дүүдэ дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсээрөөё. 2 дугаар үеийн хөөрхөн дүндээ маань хошуучлаад хамгийн дөрөнд Эрдэнэ сүрэнгийн Эрдэнэ бэлэг ганс үхийн чин цэцэг нар маань гаранаасаа гарын байрны зүг зэрэг хурдлан явна. Игдүүтэй хөөрхөн энэ хоёр тамирчдаас маань төрүүлээд Эрдэнэ сүрэнгийн Эрдэнэ бэлэг маань ороод ирлээ. Энэ удаагийн дугаарын маань 21 тамирчдаас 1-р байранд орж алтан медалаар ингрэмлсэн Афгашта Самбатай Эрдэнэ бэлэг маань 18 секундэд мөлхөж 1-р байранд орж ирлээ. Түүний араар шил даран ганс үхийн чин цэцэг маань орж ирж байгаа. Царайлаг миралаг бүдүү мисэр шалгарсан цаанаал нэг өхөөрдөм
шин цэцэг охин маань 30 секунд нөмөлгөж 2 дугаар байранд орж ижээ. 3 дугаар байранд Жамбалд оржин өсөх ирээдүйн хүн маань явж байна. Тэмцээний нийт өнгөөр 3 дугаар байранд орж хүрэл медалаар Гремласан хөөрхөн сэргэлэн өсөх ирээдүйд маань 40 секунд нөмөлгөж 3 дугаар байранд орж ирлээ. 4 дугаар байранд инх тулга овогтой инх хүслэн охин маань явж байна. Энэ удаагийн дугаарыг маань шилдэг бүжигчнэр шалгарч үзэгслэн хөөртөм хөөрхөн мис өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн инх хүслэн охин маань энэ удаа минут 10 секундэд 4 дугаар байранд орж байгаа. 5 дугаар байранд инх төрийн инх очир хүн маань орж иж байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн ноон дэвжээг зэнэн төмөн олон аврам ихээр уралдуулан барилдаж баярлуулах ирээдүйн авраг бүх энэ удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гард магнаа инх очир хүн маань минут 20 секундэд мөлгөж 5 дугаар байранд орж байгаа. 6 дугаар байранд цэрэг бай авахтай Анжела охин маань явж байна. Алагнуудын хөөрхөн Анжела маань шилдэг бүжигчнэр шалгарч бондгор хөөрхөн ботомисээр өргөмжлөгдсөн баха. Ботомис Анжела маань бондгор нөхөн түнтэг нөхөн бөндөг нөхөн минут 45 секундэд 6 дугаар байранд орж ирлээ. Хамгийн сүүлд 7 дугаар байранд буян заяан цэцэн хүн маань орж ирж байна. Дэндүү хөөрхөн дэгжин жентльмен дэлхийд нэр алдраа анцруулах сайхан залуу цэцэн хүн маань 2 минут 25 секундэд 7 дугаар байранд ирлээ. Бидний сонголт зөвхөн програм ням. Аав ээжигээ баярлуулан хурдж байгаа алдраахан хөөрхөн 3 дугаар үеийн тамирчдаас маань Нэм сүрэнгийн амар тайван хүн маань мөн л бусдыгаа хошуужилаа. 2 тэмцээндээ хоёуланд нь бусдыгаа хошуужсан. Хамгийн сэргэлэн хамгийн хөөрхөн хүн маань тэмцээний нийт өнгөөр 2 дугаар байранд орж мөнгөн медалаар Гремласан 25 секунд мөлгөж 1 дугаар байранд орж ижээ. Түүний араас 2 дугаар байранд Бацэнглийн Цэлмөн Заяа охин маань явж байна. Цэлмөн Заяа охин маань тэмцээний нийт өнгөөр 3 дугаар байранд орж хүрэл медалаар Гремласан хөөрхөн сэргэлэн охин байгаа. 33 секунд мөлгөж 2 дугаар байранд орж ирлээ. 3 дугаар байранд чойжилж яваа вөхтэй Сүхбат хүн маань орж иж байна. Азийн мөмлөг сугалсан гацтай оттой хэмэртэй хөө өхөөртөм хөөрхөн хөгжилтэй хөөрхөн царайлаг жентльмен инээд алцсан игдүүтэй хөөрхөн Сүхбат хүн маань энэ удаа 50 секунд нь мөлгөж 3 дугаар байранд ирлээ. Түүний араас 4 дугаар байранд Бэлэг Баяр авахтай Бэлэг Жаргал охин маань явж байна. Бэлэг Жаргал охин маань энэ удаагийн дугаарыг маань өхөөртөм хөөрхөн монголжингоо мис өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн. Монголжингоо мис буян жаргал маань минут 20 секундэд 4 дугаар байранд ирж байгаа. 5 дугаар байранд Ганбаатрын Сарнаа охин маань явж байна. Хамгийн царайлаг хамгийн хөөрхөн Сарнаа охин маань үзэсгэлэнт хөөрхөн өнсгөлжин өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн. Үзэсгэлэнт хөөрхөн өнсгөлжин Сарнаа маань 2 минут 10 секундэд 5 дугаар байранд ирлээ. За түүний араас 6 дугаар байранд Баяр хүүгийн Анхил охин маань явж байна. Шилдэг бүжигчнэр шалгарч игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мис өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн Анхил охин маань 2 минут 45 секундэд мөлхөд 6 дугаар байранд орж байгаа. Хамгийн эсвэл мөлхөд сураагүй бондоод л хэвтэж байгаа бүндгөр хөөрхөн охин бол Эрдэнэтрийн Бүртээ охин маань байна. За ингээд Дорнод аймгаас хүлгийн жолоо залж орсон хөөрхөн охин Бүртээ маань дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд нэр алдран цоройдуулах гоо бүсгүйгээр шалгарсан байгаа. За ингээд Дорнотын хөөрхөн Баян хотоод дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөё. Миний хүү Фрутон Янад их дуртай. Бяцхан хөдмөн хэрэгтэй амин дэмүүд агуулгдсан. Их хурсын эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимсний нухаш, каш, жууснууд. Фрутон Яня шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор Bimex компани. Манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч мянган тамирчид маань гарын бэлгээ гардуудаг Bimex компанийн нэрэмжит Азийн мөмлөг соглох тэмцээнээр Авхааштай самбаатай хөөрхөн маань 3 дахь тэмцээн үргэлжилж байна. За ингээд эхний 12 тамирчдаас маань ямар хүүхэд Азтай одтой хэмэртэй байж Азийн мөмлөгийг хамгийн дөрөнд авахны харцгаая. За энэ 12 тамирчдаас даваас бүхэн золбоо хүү маань Азууд нь алхандаа гэсэн Авхааштай самбаатай хөөрхөн хүүгээр шалгарлаа. Азийн мөмлөг авсан золбоод үдэ амьдралынхаа турш дандаа Азтай одтой хэмэртэй байж Азууд нь үргэлж алхандаа гэж охин үлцэтэй сайхан өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. За ингээд 2 дахь 10 тамирчид маань Азийнхаа мөмлөгөөс суулахад бэлэн болоод байна. Хүний амьдралд од гэж өдөр болгон тохиогоод байдгүй. Мэдээж энэ өдөр Азтай одтой байгаа аавын хүү ээжийн охин Азийн мөмлөгийг сугалаж манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч Bimex компани нэрэмжит тусгай шагналын эзнэр шалгарнаа. За энэ 10 тамирчдаас Азууд нь алхандаа гэсэн Авхааштай самбаатай хөөрхөн хүү бол чойжилж явын Сүхбат хүн маань байна. За ингээд 10 тамирчдаас хамгийн дөрөнд Азийн мөмлөгийг авчиж байгаа Азууд нь алхандаа гэсэн Авхааштай самбаатай Сүхбат үдэ амьдралынхаа турш дандаа Азтай одтой хэмэртэй охин үлцэтэй сайхан өрөөлийг өөд нүргэн дэвшүүлье. Манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч мянган тамирчид маань гарын бэлгээ гардуудаг Bimex компани хамт олон маань Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн тэжээл Фрутон Яня малишим нэртэй каш, жуус, сок нугшнуудыг Монголд оруулж ирээд олонний танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулад байгаа лээ. Фрутон Яня малишим нэртэй каш, жуус, сок нугшнуудаа номингийн дэлгүүрүүдээр
бутикуудаар болон бүх супермаркетуудаас худалдаж аваарай эрхэм үзэгчтэй. За телевиз үзэгчтэй эрхэм ээжүүдээ аваад та бүхэн мянга сонсохоор нэг үзээ гэж Fruto Nianya малишм нэртэй каш жуус сок нугшнуудаа аваад хэрэглээд амтлаад үзээрэй. Танд болон таны хүүхдэд хэрэгтэй олон төрлийн витамин, аминдам агуулсан сайхан бүтээгдэхүүн байгаа. Үүгээр зөксөхгүй та бүхэн цаанаар нэг танил дотн сайхан амтыг мэдрэх болно. Мөн жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд зориулсан сайхан холцгоо Fruto Nianya жуус худалдаанд гарсан байгаа. Миний хүү Fruto Nianya-д их дуртай. Бяцхан хүдмэн хэрэгтэй аминдамууд агуулгдсан. Их хуршийн эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимсний нухаш, каш, жууснууд. Fruto Nianya шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор Bimex компани. Хөөхөн бяцхан хүүхдүүдийг хараарай хүмүүсээ. Хавар намрын болтоо цов хүрдэг зогсон гэж ванили байгаа үсттэй. Инхний үрсээ энэ хүүхдүүдийг дэгжин алхуулахыг хүсвэл эргэлзэлгүй шууд нар хүүхдийн ихтлгүүрийг зарай дээрээ. Таны ханхүү гүнж нарт зориулж нар хүүхдийн ихтлгүүрийн хамт олон өнгө эрзмарын өргөн сонголттой хавар намрын цов, болтоо савхан хүрдэг хавар намрын гутал дэгжин гоё нэхмэл малгай дэндүү гоё хослолууд гэдэл 2 наснаас 15 нас хүртэл бүх хүүхдүүдэд зориулж Бээжин, Гонконг, Польш, Солонгосоос шинэ хувцснуудыг оруулж ирлээ. Хүүхдтэй хайртай хүн бүхний хурж ирж үйлчлүүлдэг дэлгүүр хорооллын Москва рестораны замын эсрэг талд байрладаг нар хүүхдийн их дэлгүүрээ. Нар хүүхдийн их дэлгүүрийн найрсаг хамт олон та бүхнийг урьж байна. Уралдаж мөлхөж азаа утсан алдрайхан хөөхөн дүүнрээ маань 4 дахь тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилж байна. Энэ удаагийн дугаард оролцсон эдүүтэй хөөхөн дүүнэр маань их гоё бүжгэлдэг хүүхдүүд байлаа. Ингээд сэргэлэн цаваар шилдэг бүжигчтэй танилцуулъя. Алтан гэрлийн дугаар Баяр Зоригт Баатрын Номин Жаргал, Цэрэг байн Анжела. За Баяр хүүгийн анхил нар маань шилдэг бүжигчнээс шалгарсан бол шилдэг бүжигчин хөөхөн охноор инх тулгын инх хүслэн охин маань шалгарсан. Шилдэг бүжигчин хөөхөн дүүнэртэй баяр хүргье. Хүндэт эцэгчүүдэд телевиз үзэгчдээ та бүхэн хүүгийнхаа охиныхоо хөгжилтэй хөөрт дурсгалтай, дурдтгалтай энэхүү сайхан мөчийг манай манцуутай даварчин нэвтрүүлэгтээ маань заавал мөглүүлдэгрээ. Манай нэвтрүүлгийн үе таалга үргэлж нээлттэй байгаа. 8 сараас дээш 11 сараас доош манцуутай бяцхан дүүнрээ хорооллын Москва рестораны замын эсрэг талд байрладаг нар хүүхдийн ихтлгүүрээ нэг давхарт бүртгэж байгаа. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг нар хүүхдийн ихтлгүүрээ найрсаг хамт олон эрхэм хөрхөн гүнж ханхуунуудаа урьж байна. Хавар намрын маш гоё юмсаг, балтоо, цов, савхан хүрдэгнүүд шинээр ирсэн байгаа. Өнгө үзэмжний өргөн сонголттой чанартай, чансаатай, өндөр нам өсгийтэй олон төрлийн хавар намрын гутлнууд баш мөн шинээр ирсэн байгаа. Эдгээр маш гоёмсог, чанартай, чансаатай хувцснуудаа нар хүүхдийн ихтлгүүрийн найрсаг хамт олон Солонгос, Польш, Бээжин, Гуанчжуугаас оруулж ирдэг байгаа. За ингээд хөөхөн ханхуу гүнжүүдэ хавар намраар хамгийн гоё хувцалж дагуулan явахыг хүсвэл нар хүүхдийн ихтлгүүрийг эргэлзэл тэнгэлзэлгүйгээр зарай дээрээ ээжүүдээ аваад та бүхнийг урьж байна. За мөн дөнгөж төрсэн яриа хүүхдээ чинь бүхэл хувцас хэрэглэлүүд нар хүүхдийн ихтлгүүрт байна. Алдрайхан хөөхөн үрээ хорвоод мэдлэнгүүд л шууд л нар хүүхдийн ихтлгүүрийг зорж ирээд нэг дороос бүхэл хувцас хэрэглэлүүдийг аваарай. Чанартай, чансаатай бүхэл хувцас хэрэглэлүүд нар хүүхдийн ихтлгүүрт байна. Мөн 0-15 насны бүхэл хүүхдүүдийн IQ хөгжүүлэх ундаг тоглоом, эвлүүлдэг тоглоом, ундаг машин, нисдэг онгоц уйлдаг хүүхэлтэйгээд бүхэл төрлийн тоглоомнууд энэ дөрөөстэй байна. Ингээд энэ удаагийн дугаард оролцсон игдүүдээ хөөхөн дүүнраас маань Эрдэнэ сүрэнгийн Эрдэнэ нийлэг хүмүүс 1-р байранд орж алтан медалаар ингрэмлэж байна. Алтан медалаар ингрэмлэж байгаа авхааштай самбаатай хөөхнүүд маань нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани агштаар тусгай шагналаа гардуулж байна. Баяр хүргэе. Хурд хүч авхаалт самбаагаараа 2-р байранд орж мөнгөн медалаар ингрэмлэж байгаа Ням сүрэнгийн амар тайван хүүдээ мөнгөн медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани агштаар гардуулж байна. Баяр хүргэе. 21-ний тамирчнаас маань хурд хүч авхаалт самбаагаараа 3-р байранд орж хүрэл медалаар ингрэмлэсэн Бацингийн Цэлмүн заяа охиндоо хүрэл медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани агштаар нь гадуулж байна. Баяр хүргэе хүрэл медалийн эзэндээ. Хүрэл медалаар ингрэмлэж байгаа хөөхөн сэргэлэн тамирчин Жамбал доржин өсөх ирээдүйдүүдээ хүрэл медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани агштаар нь гардуулж байна. Хүрэл медалийн эзэн хөөхөн сэргэлэн хүүдээ баяр хүргэе. Дархан хотоос хүлгэн жолоо залжирч оролцсон адтай одтой хиймэртэй хүү Азийн мөмлөг сугалсан өхөртөм хөөхөн царайлаг джентльмен даваа сүхийн золбоодүүдээ Азийн мөмлөгийн тусгай шагналыг Bimex компани агштаар нь гардуулж байна. Баяр хүргэе хөөхөндүүдээ. Дандаа инээд алдсан игдүүтэй хөөхөн тамирчин Жанчвийн ихчин охин маань хөгжилтэй хөөхөн царайлаг мисээр шалгарлаа. Баяр хүргэе. Бондгор хөөхөн бото джентльмен хүүгээр цог жавхлангийн анар хүү маань тодрлоо. Баяр хүргэе Fruto Nianya бүтээгдэхүүн.
Өхөрдөм хөөхөн Монголжингоо мис охноор бэлэг баярын буян жаргал охин маань өргөмжлөгдөж байна. Монголжингоо хөөхөн мистэй баяр хүргэе. Шилдэг бүжигчин Үзэгслэнгоо авьяаслаг мис охин Зоригт Баатрын номин жаргалдаа бэлгийн гардуулъя баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Бандгар хөөхөн Батомис охин шилдэг бүжигчин Цэрэг байн Анжела охиндоо бэлгийн гардуулъя Батомистэй баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Их орныхоо нэрийг дэлхийн давцан дуурсгах ирээдүйн авраг бүх энэ удаагийн дугаарын маань царайлаг Миралаг Якозуна шилдэг бүжигчин Алтан гэрлийн дугуйр баяр хүүдээ бэлгийн гардуулъя баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн сайн бүх болголтгой. Дэндүү хөөхөн дэгжимээс дэлхийд нэр алдран цүрээ тулах сайхан бүсгүй Эрдэнэтийн бүртөөдө бэлгийн гардуулъя баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Цаанаал нэг өхөөрдөм царайлаг Миралаг Будүмис хөөхөн охноор ганс өхөн шин цэцэг охин маань өргөмжлөглөө баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэнэн түмэн олноо урам ихээр уралдуулан барьдаж баярлуулах ирээдүйн авраг бүх энэ удаагийн дугаарын маань ганган хөөхөн гард магнаа инх төрийн инх очир хүүдээ бэлгийн гардуулъя сайн бүх болголтгой баяр хүргэе. Хамгийн царайлаг хамгийн хөөхөн охин Үзэгслэнд хөөхөн үнсгэлжингээр өргөмжлөгдөж байгаа Ганбаатрын Сарнаа охиндоо бэлгийн гардуулъя баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөхөн эрхэмсэг мис шилдэг бүжигчин Баяр хүүгийн анхил охиндоо бэлгийн гардуулъя баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Өхөөрдөм хөөхөн царайлаг бяцхан мис охноор лавг доржин ад жаргал охин маань өргөмжлөгдөж байна баяр хүргэе. Бяцхан тамирчдаас маань хамгийн царайлаг хамгийн өхөөрдөм хүү Отхон баярын инх бат маань энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөхөн эрхэмсэг джентльмен өргөмжлөгдөж байна баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Шилдгийн шилдэг бүжигчин Үзэгслэнгоо өхөөрдөм хөөхөн мис охноор инх тулгын инх хүслэн охин маань өргөмжлөглөө баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Дэндүү хөөхөн дэгжин джентльмен дэлхийд нэр алдран цүрээ тулах сайхан залуу буян заяан цэцэн хүүдээ бэлгийн гардуулъя баяр хүргэе. Фруто няня бүтээгдэхүүн. Дандаа инээд алдсан игдүүтэй хөөхөн тамирчин энэ удаагийн дугаарын маань Азийн бөмбөлөг сугалсан азтай одтой хямартай хүү хөгжилтэй хөөхөн царайлаг джентльмен Чаажилж явын сүх ат хүүдээ Азийн бөмбөлөгний тус хаан шагналыг Бимекс компани агштаар нь гардуулж байна баяр хүргэе. Эрхэм үзэгчтэй манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөхөн 21 дүүдээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. 10 хавар харсан сум шиг өнгөрөхөд алдрай жаахан дүндэр маань сурагчд болсон байна. 20 зууныг одоход хонгор жаахан дүүнер маань оюутан болцгоосон байна. Нэг л мэтгэд 30 намартай золгож нэр алдран цүрээ тулсан залуус болцсон байцгаана 40 өвлийг өнгөрөх эсрэгэн шугах 40 өвлийг өнгөрөхөд их орондоо хийг бүтээсэн эрдэм намтай залуус байцгаана. Тэр цагт дүүнэр минь та нар нэвтрүүлгээ үзээд дэсгэл үгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дурсаж хөхрөн инээж баясгаах болно. Үлгийд багтдаг жаахан дүүнэр маань там болсон ч өн хоожид манцуутай бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно. Ингээд ирээдүйн олимпийн олон аваргуудаа орчлонгийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Азтай, жаргалтай, авхаачтай, самбаатай сайхан хүүхдүүд болцгоогоорой. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй баяртай.